За энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол ерөнхийдөө нэлээд өрсөлдөөнтэй эхэлж байгаа. Олон монголчуудыг орой нойрноос нь хугаслаж шүнжин зөрөгч ширтэж суулгаж байна. За өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улс, Мексик, Канада зэрэг ойролцоогоор 48 баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй орж ихний тэмцээнүүдээ бол хийж байгаа. Дэлхийд ямар ч сураггүй байсан суг багууд гинт гарч ирээд дэлхийн болон Европын аварга болж исэн багуудыг бас энэ тэнцүү өрсөлдөж бараг ялахын даваан дээр тэнцээгээр дуусч олон хүнийг бас өндөлцүүлж байгааг та бүхэн бол харж байгаа. Үүнийгээ дагаад олон сая долларыг бас том багуудад тавьсан хүмүүс өнөөдөр гудамжинд гуйлгалаа зөвшөглөж одоо гарч байна. Товчхондоо бол FIFA-гийн ерөнхийлөгч Жани гэдэг нөхөр бол хилээд байгаа. Одоогоор бол тэмцээн уралдаан ямар ч асуудалгүй яг төлөвлөгөөний дагуу сайхан явж байна гэдэг юм яриад байгаа. Гэтэл энэ жилийн дэлхийн аварга буюу 26 оны аварга шалгаруулалт тэмцээн чинь бол өөрөөсөө анхнаасаа эхлэхээсээ их хэмжээний улс төр геополитик, эдийн засаг цагаачлал гэх мэт олон зүйлийн асуудал араасаа дагуулж гарч ирсэн байгаа. За энийг та бүхэндээ дэлгэрэнгүй бас явахгүйгээр энгийн товчхон хальтурдаад явчих. За тэгээ хүрээний бузрыг уудлаад байвал дуусахгүй гэдэг шиг ерөнхийдөө энэ хөл бөмбөг тойрсон нарийн ширийн асуудлыг шүнжин ярьж сууж байхаар ерөнхийдөө товчлоод явчих. За Мексикийн Ацтека гэдэг энэ том алдартай цэнгэл түүх хүрээл нь 1970, 86, 2026 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд анх нээлтийн тоглолтоо хийж ирснээрээ түүхэнд анх удаа 3 тоглолт хүлээн авсан цэнгэлдэх гэж ер нь бүртгэгдэж байгаа. Ер нь тэгээд энэ дэлхийн аваргын тоглолтыг тэр зам дэмжиж байгаа багуудаа нэг хажуугаас нь очиж үзчих юмсан гэдэг үзэг сонирхогч нарын хувьд бол визний болон төлбөр мөнгө адаглаад очоод сандал суудлаа авах захиалах энэ төр нь бол нэлээд өндөр үнэтэй тусч байгаагаараа бусад дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнүүдээс бас ялгаатай байгаа. Бас нэг юм нь болохоор Мексикт тодорхой тоглолтууд явж байгаа учраас тухайн улсын аюулгүй байдал болон улс төр янз янзын гэмт хэргийн бүлэгэл картелүүдийн бас элдв дарамтанд өртчихвээ гэмтэр гэж бас айж байгаа. За мөн Мексикийн нийслэлд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний үедээ холбогдуулж янз янзын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал цуглааныг бас өдүүлэх гээд байгаа ийм нөхцөл таажигдчих. Тэр тусмаа бас улс төрийн болон геополитикийн бас нэг том проблем болж байгаа нь Иран болон Америкийн асуудал. За үүнд нь Мексикийн Тихуана хотод Ираны шигшээ баг тэмцээнээ хүлээж бэлтгэлдээ гарч байгаа. За үүнийг тойрсон улс төрийн нарийн түүхтэй олон асуудлууд араас ундарч байгаа. Энэ болгоныг эв зүүгээр ёстол хөл бөмбөгийн охин тэнгэр гэдэг шиг үгээр халахыг далдлахыг хичээж байна. Хамгийн сонирхолтой бас нэг зүйл нь юу гэхээр Америкийн нэгдсэн улс болон Иран гэтэл энэ зохион байгуулж байгаа улс нь улс төрийн болон дайн байлдааны байдалтай байгаа улстайгаа энэ хөл бөмбөгийн тэмцээнд ингэж оролцож байгаа нь өөрөө анх удаа болж байгаа. Жишээлбэл яадын гэхээр хуучин бол ямарваа нэг хоёр улс ямар нэг асуудалтай байлгах нэгнийхэн зөвхөн болж байгаа тэмцээн оролдоо юу ч байдгийг тэр бүх зүйлд нь оролцохгүй бойкотлох тийм шинжүүд бол байж гисэн байдаг. За ерөнхийдөө өнгөрсөн сард FIFA Ираны шигшээ багийг Америкт байрлах баазаас нь шууд Америкаас нүүлгэж Мексик рүү ерөнхийдөө нүүлгэн шилжүүлж хол байлгахаар нарийн төлөвлөсөн байт юм байна лээ. Яг гал зогсоо хэлцээр энэ төр гэдэг янз янзын зүйлүүд болж байгаа ч гэсэн ерөнхийдөө энэ хөл бөмбөгийн тэмцээн эхлэхэд энэ асуудлууд нэг тийш шийдэгдэг байгаа. Ер нь хөл бөмбөг олимп юу гэдэг энэ бүх зүйлүүд ч ер нь их тайванч олон улсуудын эвнэгдлийг хариуцсан тэр зүйлдээ гол нь байдаг. Тэрнээс шууд цом мом тавааран цаасан дагалдаж ирэхээсээ илүү улс орнууд энэ бүх зүйлд эвнэгдэлтэй оролцох нь өөр хамгийн том бас зүйл байдаг гэж байна. Ер нь тэгээд Трамп ерөнхийдөө иранчуудыг ирэх хэрэггүй хаа гэсэн юмыг бол хэлж исэн. Тэр тусмаа тусгай элч төлөөлөгчийг явуулж Ираны орон дэлхийн 4 удаагийн аварга Италиг энэ дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд оруулъя гэж ярьж исэн. Гэтэл Итали ч өөрөө энэ тэмцээнд шалгаж гарч ирч чадаагүй байдаг.
За мэдээж улс төр янз янзын хор найруу наануу цаануу байгаа учраас Ираны багийн холбогдох албан тушаалтнууд зарим тоглогч нарын визүүд бас удаан хүлээгдэж янз янзын асуудлууд гарсан. Энд бас улс төр гэдэг юм нурчиж байгаа. Америкийн нэгдсэн улсын цагаашаа албаных нөхдүүд юу гэсэн гэхээр Ираны хөл бөмбөгчүүд яг тухайн тоглолт ойролцоогоор 3 тоглолтыг Америкийн нутаг дэвсгэр дээр хийнэ гэж байгаа. Тэр 3 тоглолтын өдөр Америк руу ороод тэгээд тэр өдрийнхөө орой буцаад бас гарах ёстой гэдэг тийм нэлийн хатуу шаардлага бол тавиад байгаа. Ер нь тэгээ BBC-гийнхний дүн шинжилгээгээр дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцож байгаа 48.4-1-ээс илүү хувь буюу бараг 10 гаруй орны иргэд аялын хатуу хоорог, илүүддүү хязгаарлалт, эсвэл виз татгалзах өндөр янз янзын эрсдлүүдэд тулгарч байна гэж өнгөрсөн сард Алжир, Сенегал, Кот д'Ивуар, Кап Верде, Тунис зэрэг улсын иргэд бас бага зэргийн харж үзэлт явагдаж Америкийн нэгдсэн улсын виз авахын тулд байршуулдаг $15,000 барьцааг төлөх тэр шаардлагаас бол чөлөөлж исэн гэж. Тэр тусмаа тухайн улсуудыг дагалдаж ирж байгаа сэтгүүлчдийн багийг бас сэтгүүлч нарыг Америкийн нэгдсэн улсад орохыг нь бас визийг татгалзсан тийм тохиолдлууд бас их байгаа гэж. Монголчуудад хамгийн их авагдсан мэдээлэл нэх юм бол FIFA-гийн дэлхийн аварга шалралт тэмцээний финалийн тоглолтыг Сомалийн шүүгч болох Омар Артаныг Америкийн нэгдсэн улсад эренгүүт нь нэлээд удаа шалгаж байгаад оруулахгүйгээр буцаасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Америкийн нэгдсэн улсын цагаашаа албаныхан Сомали улсыг аялын хязгаарлалтанд оруулсан улсын жагсаалтанд байгаа учраас гэдэг үүднээс ерөнхийдөө энэ шийдвэрийг гаргасан. Энэ FIFA-гийн ерөнхийлөгч Инфантино гэдэг нөхөр 2016 онд сонгогдсноос хойш ерөнхийдөө өөрийнхөө байж байгаа хугацаанд дэлхийн аваргыг нэлээд аятайхан зохион байгуулахын тулд тухайн улс орнуудынх нь удирдагч нартай нэлээд яриа хөрөг хийдэг байгаа. За өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалралт тэмцээний суглааны үеэр Трампд FIFA-гийн зүгээс инх тайвны шагнал гардуулж ирсэн. Ерөнхийдөө энэ Инфантино гэдэг хүн бол Америкийн ерөнхийлөгч Трамптай нэлээд ойр дотн харилцаатай гэдэг тийм яриа байдаг. За тэгээд ерөнхийдөө 3 улсын нутаг дэвсгэртэйгээр дамнаж явж байгаа тоглолт учраас ерөнхийдөө нарийн зохион байгуулалт хил амаа эртхэн олохгүй бол янз янзын хүндрэлүүд бас гарч ийн л да. Ер нь тэгээд энэ дэлхийн аваргыг шалгаруулах том тэмцээнүүдийг зохион байгуулахын тулд Америкийн нутаг дэвсгэр, Канада, Мексикийг ингээд сонгоно гэдэг чинь өөрөө 2010 оноос хойш нэлээд өмнө бүжгнэ хил ам хэл ахуул янз янзын асуудал араасаа дагуулсан айхтар зүйл байсан. За ингээд 18, 22 он, 26 оны энэ дэлхийн аварга шалралт тэмцээн харахгүй Америкт Америк ТВ санхүүгийн маш том давуу тал байгаа учраас яг энэ бүс нутагт бол зохиогдож байгаа. Тэрбум долларын үнэтэй өргөн нэвтрүүлэх ивент гэх том хүчтэй компаниудын ачаар дэлхийн хамгийн арилжаад 8-нд орсон хамгийн их мөнгө төгрөгөнд олдог спортын зах зээлд энэ хүү тэмцээнийг ойртуулж ингэж хийж байгаа нь өөрөө үр дүнтэй байгаа. FIFA зөвхөн энэ жил буюу 26 онд 9 тэрбум $10 цэвэр ашиг олно гэсэн тийм судалгаа байгаа. Тэгээ яг харахгүй энэ 3 улс хөл бөмбөг хөгжсөн бүх ивентгэгч спонсорууд нь байдаг учраас ерөнхийдөө нэлээд ашигтай гарч байгаа. За эдгээр орлого 9 тэрбум төгрөгийн долларын 2.7 тэрбум долларыг дахин хуваарлаж дэлхийн FIFA-гийн ч юм уу хөл бөмбөгтэй холбоотой хэмжээнүүдэд зориулаад цаанд цэвэр ашиг бараг 5-6 тэрбум доллар үлдэж байгаа. Энийг нь болохоор хөл бөмбөгийн спортыг дэлхийд хөгжүүлэх хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг. За 27 онд энэ FIFA-гийн ерөнхийлөгч 3 дахь удаа сонгогдох санал хураалт янз янзын асуудал болно. Тэрэндээ бас дэмжлэг авахын тулд яг иймэрхүү асуудлуудыг хийсэн байх. Ер нь тэгээд дагаад бас тасалбарын үн ингээд янз янзын асуудал гардаг л да. Жишээлбэл финалийн тоглолтын тасалбарын дээд талын үнийг $1,550 байна гэдэг тийм яриа хөрөг гаргаж ирсэн боловч 12 сард улс орнуудын аль бисны фэн клубүүдийн гишүүдэд
одоо ойролцоогоор $8680 байх юм байна гэж одоо сурталчилсан гэж яриад байгаа. За тэгээд яг хөл бөмбөг дуртай ч гэсэн бэлмэнчин муутай нөхдүүдэд зориулаад ерөнхийдөө бас ерөнхий одоо тэг санал бол $60 одоо тасалбарыг бол ерөнхийдөө санал болгоод байгаа. Тэгээ ийм өндөр үнэтэй тасалбартай болоод ирэхээр энэ хөл бөмбөг гэдэг одоо тэ баян тарган ядууч байсан хамаагүй бүх хүний зүрх сэтгэлийг татдаг спорт чинь явж мөнхтөө төрөгдөх хүмүүсийн спорт болох үе. Хөл бөмбөг зүрх сэтгэлээрээ хайртай ядуу хүмүүс нь одоо тэгээ яах юм цэнгэлдэхийн гадаа торгоод мөнгөүүдэд үлдэхүү гэдэг бас шүүмжлэлийг бол одоо хаасаагүй гаргаж байна. Харин FIFA гэдэг байгууллага одоо нэг ширхэг зарагдж байгаа тасалбар болгоноос 30% шимтгэл авч байгаа. Тэр тусмаа одоо энэ 5 сард чинь Нью-Йорк, Нью-Жерси мужуудад одоо FIFA-гийн тасалбарын борлуулалтыг албаар зохиомлоор хөөрөгдөж тэ үүнд одоо оруулсан гэдэг одоо асуудал дээр төр засгийн байгууллагууд хэрэг нээж ерөнхийдөө мөрдөн байцаалт эхлүүлсэн дуусаагүй явж идэг. Ер нь тэгээд энэ хөл бөмбөг өндөр хөгжсөн худалдаа авах өндөр чадвартай улсад энэхүү тэмцээнүүдийг зохион байгуулна гэдэг өөрөө их том мөнгө, том асуудал бол дагуулж байгаа л да. Жишээлбэл Нью-Йоркийн төвөөс Нью-Жерси рүү одоо тэ MetLife гэдэг цэнгэлдэг хүрээлэнд галт тэргээр явхад зүгээр энгийн өдөр бол нэг $13 байдаг. Гэтэл одоо энэ олон хүмүүс тэмцээн цуглаан үзэхэд одоо тэ билет авахаас гадна урьдчилж гал тэрний билет суудлага бол захиалж байгаа. Гэтэл энэ хөөрөгдөл нь явсаар хаад $13 байдаг гал тэрний билет $150 хүртэл болж одоо үнэ дэндүү хөөрөгдсөн байдаг. Тэгэхээр нь одоо тухайн Нью-Жерси мужийн засаг захиргаанаас тээврийн зардлыг басахын тулд бас нэлийн цензур тавьж $98 болтол буулгаж чадсан гэж. $13-ын билет 98 болчоод байна. Тэгээ яг хоо эрэлтэд дагаж өсөж чинь л доо. За тэгээд ерөнхийдөө энэ дэлхийн аврагтай холбоотой янз янзын одоо мэдээлэлд одоо орж ирж байна, авагдж байна. Тэгээ энэ бүглэгнийг ярих юм бол нөөшин одоо дуусахгүй гэдгээ би та бүхэнд түрүүнээс шилээд байгаа. Жишээлбэл одоо FIFA бүх тоглолт болж байгаа цэнгэлдэг хүрээлэнгүүдэд дахин ашигладаг дундаа усны савыг оруулахыг хоригдсон гэж. Тэгэхээр одоо та нэг газар суух юм авлаа гэхэд тэр уух юм чинь нэг удаагийн савлах болно. Гэх мэтээр одоо ингэж олон дахин юм худал авах зүйл рүү албаар хүмүүсийг бас төрхирж байна. Шалган одоо тулган шаарж байна гэдэг дээр их олон хүмүүсээс гомдлоос гаргаад байгаа юм байлээ. Одоо энэ 48 багийн тоглолтууд чинь ерөнхийдөө 16 цэнгэлдэг хүрээлэнд болох юм. За энэний 14-т нь одоо температур аюултай түвшинд хүрвэл олон одоо хүмүүс уух усгүй бас үзэгчдийн эрүүл мэндэд аюул учрал болзошгүй байна гэдэг тийм гомд саналыг бол FIFA-д гаргасан. Хөгжөөн дэмжигчдийн бүлгүүд болон улс төрчдийн ширүүн шүүмжлэлтэд тулгарсан FIFA ерөнхийдөө нэг удаагийн усны сав гэдэг одоо зүйлээ цуцсалж битүүмжилсэн. Гэхдээ нэг удаагийн усны савд орохыг бол зөвшөөрч байгаа. Ер нь юу гэдгийг байна л да. Америкийн нэгдсэн улсад 32 жилийн өмнө зохион байгуулагдсан дэлхийн аврах шалралт тэмцээн Америк болон одоо Америк ТV-ийн олон нийтийн дунд энэ спортыг хурцтай хөгжих, бизнесүүдийг одоо дэлбэлэн хөгжих тэр бүх боломжийг тавьж өгсөн их ашигтай том салбар юм байна гэдгийг мэдүүлж өгсөн гэж байгаа. Яг Америкт бол хөл бөмбөг бол бас гоё хөгжиж гин. За үүнийгээ дагаад үндэсний том лигүүд бүрэлдэн бий болж гин гэж байгаа боловч энгийн Америк хүн одоо хөл бөмбөг сонирхоод ийшээ гүйж ороод хөл бөмбөгийн тоглолт үзэхэд бол тасалбар хэтэрхий үнэтэй байна гэдэг шүүмжлэлийг бас дагуулж. Мэдээж яг иймүүдийн хажуугаар бас нэг анхаарал татдаг юм нь юу гэхээр энэ том цэнгэлдэг хүрээлэнгүүдийг тойроод ойрхон байж байгаа зочид буудлуудын одоо орд ирний дүүргэл тэр байгаа юм бэ гэдэг дээр нарийн судалгаа хийгээд үтсэн чинь бодсноос маш доогуур ерөнхийдөө тийм захиалгатай байгаа нь бол харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн аврах шалралт тэмцээний үеэр ихэнх олон буудлууд хоосон шахуу байж байгаа нь өөр эдийн засагт
аюулгүй эрсдэлтэй асуудалтай болж байна гэж. Энэ мэдээж нөгөө явж улс төрийн болон цагаачтай албаны бодлоготой энэ бүх зүйлээс болоо те одоо төлөвлөсөн зочид төлөөлөгч жуулчид маань бас энэ тэмцээний үеэр хийж чадахгүй байна, жуулт бодол тонохгүй байна гэдэг тийм гаргалгаа гарч. Жишээлбэл одоо юу яаж яана л да Даллас, Бостон, Нью Жерси мужуудад одоо Английн багийн 3 хэсгийн том тоглолт болно. За тоглолт бүр дээр ойролцоогоос 12-аас 15 мянган Английн хөгжүүн дэмжигчнэр одоо далаа гаталж ирнэ гэсэн тийм тооцоо байдаг. Гэтэл FIFA-гийнхан болон Америкийн болон одоо тэ аялал жуулчлалын салбарын нөхдүүд өгж бодоод байгаа. Бид нар энэ тоог бараг 4-5 дахин их байх байсан болов гэж одоо найдаж исэн. Үнэхээр харамсалтай байна гэдэг үг хэлсэн. За энэ нөхдүүдийг ингээ бужигнаад хил амлалтад байж идэл байгаль орчныг хамгаалагч нар энэ жилийн одоо тэмцээнд түүхэнд болж байгаа хамгийн их уур амьсгалд хорхон хохирол учруулсан хөнөөлттэй тэмцээн болж байна гэж ойлгосон байна. Яагаад байгаль хамгаалагч нар ингэж уурлаад байгаа юм гэхээр яхаарахгүй одоо энэ тэмцээнүүдийн хооронд нисэж байгаа тэр агарын тээврийн хөдөлгөөн маш их байгаа учраас одоо тэ энээс болж хэмжээний одоо CO2 ч гэдэг юм уу эквивалент янз янзын хурд утаа бас байгальд ялгарч байна гэж хэлээд байгаа. За тэгээ залгуулаад цаг агарын эрсдэл суур амьсгал торнодоос айлах янз янзын адар борооноос болж одоо тэ Техас мужид болж исэн Сауди Араб болон тэ Порто Рикогийн хөрсөг бэлтгэлийн тоглолт бараг 2 цагийн турш завсарласан гэх зэрэг янз янзын асуудлууд гарсан. За тэгээ өчигдөр гэхэд л Мексикт одоо тэ бэлтгэл сургуультай хийж исэн одоо Солонгосын багийнхны одоо бэлтгэлийн талбайд үл мэдэгдэх дорон одоо тагнуулын нислэг хийж тухайн багийнхны одоо тактик одоо тэ найруулгыг бол ерөнхийдөө ажиллаж исэн гэж байна. За үүнийг нарсан Солонгосын дасгалжуулагч нар одоо Мексикийн үндэсний гавардын цэргүүдэд хэлээд тухайн цэргүүд одоо тухайн үл мэдэгдэх дорооныг буудаж унааж исэн байна. Ерөнхийдөө тэгээд яг Мексик болон одоо өмнөд Солонгосын багийн тоглолт яг болохоос өмнөхөн эдний дээгүүр ингэж дорон энтер нисэж байгаа нөр айгүй их асуудал гаргаж байгаа. Тэр тусмаа Солонгосын сэтгүүлчнэр одоо тэ шууд эфирийн үеэр одоо энэ бэлтгэл хийж байгаа одоо өмнөд Солонгосын одоо том алдартай од тоглогч бас янз янзаар шоглосон тэр бичлэг бас олон хүний анхаарлыг татж байгаа. Тэр бичлэгэн дээр нэг 3 сэтгүүлч юу гэж ярьсан бэ гэхээр те одоо нэрийг нь санахгүй алдартай Солонгос тоглогчийг одоо цэрэгт байгаа юм шиг айрамд байгаа юм шиг бусдыгаа те азарлаа дарангуулаа загнаа захиргаад байх юм а энэ гэсэн тийм яриг ярьсан. Тэнгүүд 2 дахь сэтгүүлч наад чи угаасаа тэ айрманд ер нь явж л байсан. Гэхдээ айрмаач бүрэн бүтэн дуусгаж чадаагүй хүн юм байлээ штэ энэ гэсэн нэг тийм хов хэрүүл бацсан маягтай тухайн бичлэг нь бол олон хүний дунд хүрчихсэн. За Солонгос улсад одоо үүнийг сонсон улам сая эргэж юуж үтсэн бэ гэхээр Солонгосын шигшээ багийн одоо том тоглогчийг ингэж ирээ зэрэг хэлэн тэр тусмаа одоо Солонгос улсад одоо цэргийн албан гэдэг бол ерөнхийдөө нэг эр хүнийхэн ажлыг хийж байгаа эх орныхоо өмнө нэр хүндээ те сайхан аваад гарч байгаа. Ер нь бол нэг арчаатай эр хүний хийдэг ажил шүү л гэдгийг одоо солонгосчууд хэлдэг. Түүнийг дагаад хүндэлдэг. Гэтэл одоо том тоглогчийг ингэж хэлж байгаа нь бол бусад хүмүүст бол нэлийн эвгүй сонсогдсон. Тэр хүн дээр ч юм ба солонгосчууд асар их найдлага тавьж байгаа. За тэгээд яг тухайн сэтгүүлчдийн яриа Солонгосын багийнхны жихэнд хүрсэн учраас тухайн 3 сэтгүүлчийг одоо гомдол санал гаргаад хилам гаргаад явах вэ зүгээр чимээгүй хаяад бойкотлчаа гэдэг тийм шийдэлд хүрээд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Янз янзын одоо тэгээд дарамт шахалтнаас болсноо ясна нөгөө 3 сэтгүүлч тэгээд өөрсдийн болчмгүй амнасаа болж үндэсний лигийнхаа те улс орноо төлөөлж байгаа том багийнхаа тоглогч нарыг нэлийн хайргүй одоо те гүвсэндөө бол ерөнхийдөө бол уучлахгүйж дараагийн тоглолтод нь амжилт хүссэн иймэрхүү нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энэ 26 оны одоо дэлхийн аврал шалралт тэмцээн ерөнхийдөө дэлхийн том одыг гэрэлтүүлэхийн тулд бүх зүйлийг бэлдсэн байгаа ч гэсэн түүний хөгжүүн дэмжигчид ийм их өндөр үн, ийм их
их наашаа цаашаа явдалтай янз янзын улс төр стратегийн холбоотой ийм асуудал дундуур туучиж хайртай спортоо хажуугаас нүцнэ гэдэг бол нэлээд бас одоо төвчээр шаардсан, шандал шаардсан, мөнгө шаардсан ийм асуудал болж байна. Тэгээ ямар ч байсан сүүлийн сонь сайхан мэдээллүүдийг ерөнхийдөө ийм тойм болгоод багсраад базаад хилээд явъя. Тэг өнөөдөр та бүхэндээ part 1 болгож энэ хүү бичлэгээ оруулж байна. За 20-с дээш минут болоод ирэхээр хүмүүсийн бас ажил төрөл салгардаад дараагийн ажилд орох гээд байхад бас дуусчихгүй зовоогоо байхгүй тулд 20 минут хүргээд энэ хүү одоо бичлэг өнөөдрүүгээр дуусгаж байна. За та бүхэндээ орж гараад ойрхон байж байгаараа дараагийн гой тоймод араасаа угсраад орж ирнэ.